Байцгаана уу. За, Apple-ийн түвшин тогтоох шалгалтын N4-ийн 9 дахь удаагийн хичээлийг оруулах гэж байна. Тэгээ энэ удаагийн хичээлээр Леори буюу хоол хүнстэй холбоотой эдгээр 7 ханзыг бүгдээрээ хамтдаа үзцгээе. За, хамгийн ихний ханз Леори гэхэд орсон Лео гэсэн ханз байна. Лео гэдэг маань за эд хэрэглэх түн материал гэсэн утгатай. За, бүгдээрээ гараа дэш өргөөрэй хамтдаа бичээд үзье. За, зөвхөн он дуудлагатай байна тийм ээ. За 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 10 зорилготой байна тийм ээ. За жишээ шокорио гэм бол хүнсний бүтээгдэхүүн хүнс гэсэн утгатай байх нэ. За нэг удаа хэлээд үзье. Шокорио. За табимас гэдэг хязгаар тийм шоку гэдэг маань. Тэгээ рио гэдэг нь бүтээгдэхүүн материал. Тэгээд хүнсний бүтээгдэхүүн гэсэн утгатай байна. За дараагийн ханз нь ри гэсэн утгатай. Ри. За куньовын котовари гэсэн. За котовари гэдгээр нэг айхтар хэрэглэгдэхгүй дангаараа. За ер нь бол яг уг ханз маань логик тэгээд ойлгол ухаан гэдэг гэсэн утгатай. За тэгээд Леори гэдэг дээр их гарч ирдэг. Леори гэдэг маань хоол гэсэн ханз байна. Хоол, леори. За сая өмнөх ханз дээр гарсан тийм лео гэсэн ханз байна. За энэ хоёр нийлээд хоол гэсэн утгатай болох нэ. За бүгдээрээ хамтдаа бичээд үзье. Гараа дэш өргөөрэй. 1 2 3 4 4 5 6 7 8 9 10 11 11 зорилготой тийм ээ. Жишээ өгүүлбэрээ нэг удаа уншаад үзье. За таад уншаарай. За сайн байна. Монгол 료리가 스키です. Монгол хоол нь дуртай гэсэн үг. За нэг удаа хэлээд үзье. Жишээ өгүүлбэрээ Монгол 료리가 스키です. Сайн байна. За дараагийн ханз миши гэсэн ханз байна. За өөр ханзтай нийлэхээр буюу он дуудлага нь хан гэсэн дуудлагатай байна. За хоол, за мөн будаа гэсэн утгатай. За жишээлх юм бол гухан гэх юм бол хоол, будаа, гухан, го гэдэг маань хүндэтгэлийн хэллэг байна. За бүгдээрээ нэг удаа агаар дээр бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 12 зорилготой байна тийм ээ. За жишээ өгүүлбэрээ уншаад үзье. За таад уншаарай. ご飯を食べましたか? ご飯を食べましたか? хоолоо идсэн үү? гэсэн утгатай тийм ээ. ご飯を食べましたか? はい、皆さんもご飯を食べましたか? За та ч гэсэн хоолоо идсэн үү?はい、食べました. За дараагийн ханз маань мүги. За он дуудлага нь баку гэсэн дуудлагатай мүги. За мүги гэдэг нь арвай гэсэн утгатай. Арвай гэсэн утгатай. За комугико. За когийн нэрээ үзээгүй байхаа. Комугико гэдэг маань гурилыг хэлж байгаа шүү. За гурил. Комугико. Комугико. За жоохон хэлэхэд хэцүү гэж магадгүй тий. Комугико. За сайн байна. За бүгдээрээ гараа дэш өргөөрэй. Агаар дээр бичээд үзье. 1 2 3 4 5 6 7. За 7 зорилготой. За уншаад үзье. Жишээ хэлбэрээ. За та уншаад үзье. За сайн байна. 日本の麦茶を飲みますか? 日本の麦茶を飲みますか? Японы арваатай цай, арваан цай уух уу гэсэн байна.
За жишээ хэлбэр дагаад нэг эхлээд үзье. Нихон но мугича о номимасу ка? За сайн байна. За дараагийн ханд абура гэсэн ханд. За абура он дуудлага нь юу гэсэн дуудлагатай. За тос гэсэн утгатай. Абура тос. За жишээ нь секи гэдэг өмнөх хичээлээр үзсэн чулуу гэсэн ханд тий. Тэгээд абура гэсэн ханд нийлээд секию болох нь. Секию гэдэг маань газрын тосыг хэлж байгаа. Газрын тос. Секию. За сайн байна. Анзаа нэг удаа бичээд үзье. За гараа дэш өргөрөө. 1 2 3 4 5 6 7 8 буюу 8 зорилготой тийм ээ. За жишээ нь уншаад үзье. За энэ дэр мэдхгүй ханзаас нэг гарсан байгаа. Хошоро wa abura de ageru ryori desu. За хошоро wa abura de ageru ryori desu. За хошор бол тос нь шардаг хоол юм аа гэсэн байна. За жишээ хэлбэр нэг удаа хэлээд үзье. Хошоро wa abura de ageru ryori desu. Сайн байна. За дараагийн ханд саке гэсэн ханд. За он дуудлага нь шүү гэсэн дуудлагатай. Шүү. Саке арх гэсэн утгатай ханд тийм ээ. Арх гэсэн утгатай. За энийг уншаад үзье. Нихон шүү болох нь. Нихон шүү гэдэг маань Япон архийг хэлж байгаа. Нихон шүү гэдэг маань Япон арх. За бүгдээрээ гараа дэш өргөөрэй. Нэг удаа бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 10 зорилготой тийм ээ. За энийг уншаад үзье. Нихоншу о нонда кото га аримасу ка гэсэн юм. Нихоншу о нонда кото га аримасу ка? Япон арх ууж үзсэн үү? Япон арх ууж үзсэн үү гэсэн утгатай. За жишээ хэлбэл дагаад хэлээд үзье. Нихоншу о нонда кото га аримасу ка? За нонда кото га аримасу ка? За дөрмөн хэрвээ хэцүү байх юм бол би дараагийн хичээлээр бас дөрмийн хичээлүүд бас оролт бодолтой байгаа шүү. За тэр хүртэл хүлээж байгаарай. За дараагийн ханд ажи гэсэн ханд. Ажи гэдэг маань амт гэсэн үг. Амт. Аживау гэдэг маань амтлах гэсэн үг. За вау хоошоо гарсан байх юм бол аживау гэж унших нь. За өөр хандтай нийлэхээр дуудагддаг буюу он дуудлага нь ми гэсэн дуудлага байна. За мисо. За мисо гэсэн тийм Японы мисог хэлж байна гэсэн. За бүгдээрээ нэг удаа агаар дээр бичээд үзье. Дагаад бичээрэй. 1 2 3 4 5 6 7 8. За 8 зорилготой тийм ээ. За сүппай ажига шимасу. За сүппай гэдэг маань тийм эсэглэн дүү гэсэн утгатай шүү. За эсэглэн ажига шимасу. Амтагдж байна гэсэн. За эсэглэн амт автагдж байна гэсэн утгатай. За жишээ хэлбэл дагаад хэлээд үзье. Сүппай ажига шимасу. За өнөөдрийн хичээлээр хоолтой холбоотой энэ дөрвийн эдгээр 7 ханзыг үзлээ хэдүүлээ. За эхнийх нь юу вэ? За энэ хоёрыг нийлүүлээд уншвал рёри болно тийм хоол гэсэн ханз. За энэ гохан удаа хоол. За мүги арвай абура тос тийм ээ. За энэ юу вэ? Саке арх тийм ээ. Энэ ажи буюу амт ханз. За өнөөдрийн хичээлээр харьцангуй 7хан ханз үзсэн шүү. За харьцангуй цөөхөн ханз үзлээ. Тэгээ дараагийн хичээлээр баяртай.